хөршийн холбоо ер нь гэр хорооллыг одоо ингээд сайжруулах гэвэл хөршийн холбоонд нэгтгэх хэрэгтэй мэлээ. Орон сууцнд бол сөөх гэж байдаг. Сөөхөөрөө дамжуулаад ингээд шүүмжлүүлдэг ч гэсэн асуудлаа шийдэд идэг. Гэр хороололд ингээд нэг нэгээр болохоор нийтлэг тулгардаг асуудлаа шийдэж чаддаг. Хашаандаа сайхан амьдарч болно. Хашаанаасаа гараад нөгөө нохоо, нөгөө гэрэлтүүлэггүй, нөгөө камергүй, харанхуу, шавар шалбаа тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хөршийн холбоонд нийлээ, тавуулаа аруулаа нийлсэн одоо хөршийн холбоонуудыг дэмжих бодлого явуулмаар юм шиг. Тэр хөршийн холбоороо дэд үтс шугамшилжийг татчих өгдөг. Хөдөөд бол малчны оршоо гэдэг. Яг үнэ. Зээл хуу шийдий гэдээ яриад байгаа шиг. Бас энэ чи ялгаагүй шүү дээ. Тэд Монгол улсын иргэн. Энд хүмүүс ч гэсэн гэр орол амьдарч байгаа сууч гэсэн иргэн. Тэгэхээр бодлогыг бол бас тэнцвэртэй явуулах хэрэгтэй л санагдаж байна л да тийм. Тэгэхээр ер нь бол энэ хоцорын газрын хөгжүүлийг үл хөршийн холбоогоор нь дамжуулаад хөршийн холбоонд нэгдсэн айлуудыг одоо сайжруулах. Тэгээд тэднийхэн өөрсдийнх нь оролцоог дэмжих. Иймэрхүү байдлаар гэр оролыг өөрчлөх юм байна л гэж хараад байгаа шүү. За энэ бол бас бодлого болох хэрэгтэй гэж бодоод байна. Монгол улсын иргэн бүр 0.7 гаан эзэмшиж байгаа шүү дээ. Бүгдээрээ өмчлөх хэрэгтэй болсон байгаа. Тийм учраас тэр хашаага бүгдээрээ яавал энэ хөршийн холбоотой болохгүй, яавал энэ хашаандаа төлөвлөлтийг хийх үү гэдэг бодлогыг бид нар ярих хэрэгтэй байгаа байхгүй. За ингээд Монгол улс хөршийн холбоо Мандан Баатар болтой. Бүгдээрээ хоршиж амьдарч байгаа. Нэг гэмжиж. Хэн гэмдэмэндээ. Сурах нэг санаагаа хэлээч. Хөршийн холбоон дээр ер нь бол ингээд нэг бие даасан хувийн орон сууц гэдэг бол хүмүүсийн амжиргааны төвшин хэр зэрэг дээшилж байгааг илэрхийлж байгаа нэг хэлбэртэй. Яг ингээд амьдраад ирэхлээр хүмүүс яадаг гэхээр хажуу айлтайгаа одоо хөрштэйгөө ингээд холбогдож нэг нэгнээсээ сурах. Ялангуяа дэд бүтцийн асуудал тийм ээ. Дулааны асуудал, бохрын асуудал, цэвэр усны асуудал, халаалтын асуудал. За дээрээс цахилгаан эрчимчний асуудлаа яаж шийдэх вэ гэдэг асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ хүрээндээ бол үнэхээр нэг нэгнийхээ туршлагатай суурьлна гэдэг бол алдаа багаар хөрөнгөний зардал бага байх тухай асуудал яригдана. Нөгөө талаараа бол одоо сүүлийн үед бол Монгол улсад эрчимчний хомсдол бий болцсон. Ялангуяа энэ асуудал бол одоо бүр тулгамдах байлгүйгээр хэрэг сэтгэлд ингээд хүндэрсэн байгаа үед одоо энэ орон сууцтай амны орон сууцтай ингээд бие дагаад амьдарч байгаа улсууд маань бол ялангуяа өөрсдөө эрчимчний үйлдвэрлэгч болох тал дээр анхаармаар байна. Энийг бол төрөөс сайн дэмжих хэрэгтэй. Яг уу гэхээр нэгдүгээр нарнаас болон салхинаас сэргээгдэх эрчим хүчнээс эрчим хүчээ хангах. Илүү гарсныг бол төвийн сүлжээндээ нийлүүлээ тэрнийг борлуулах. Тэрүүгээр бас тодорхой орлого олох тийм. Ингэсний үр дүнд юу болох вэ гэхээр эрчим хүчний аюулгүй байдлаа Монгол улс өөрсдөө хангахад хувь хүний оролцоо улам нэмэгдэх. Энэ чиглэл рүү бол явах болов гэж боддог. Улаанбаатар хотод бол хэд хэдэн айлууд бас яг энэ сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийнхөө хэрэгцээг хангаад илүүдлээ бол одоо төвийн сүлжээндээ нийлүүлээд ингэж явж байгаа сайхан жишг байгаа. Тэгэхээр энэ жишг ч гэсэн одоо та хэдийн минь хийж байгаа ажил дээр нэмэгдээд тийм нэг юм багц цогц нэг асуудал болоо явчихвал биднэрт бүгдийн хэрэгтэй. Би бол яг өөрөө яг ингэж нэг бие даасан байдлаар 2002 оноос хойш амьдарч байгаа. Тэгээд хөршүүдтэйгээ бас ингэж хамтарч асуудал шийдэх хэлнэ тэргээд ажил бол үнэхээр гэдэг. Тэгэхээр хөрш хэн бэ? Хэр зэрэг тийм ээ одоо нэгэндээ юм зааж чаддаг хүн байна. Хин хэр зэрэг одоо нэгэндээ халамжтай гэдгээс хамгаал тэр хавийнхны нөгөө амжиргаа илүү сайхан болох, орчин сайхан болох, аюулгүй болох гэх асуудлууд яригдсан байна гэж би хувьдаа ойлгодог юм шүү дээ. Тэгээд танаханд бас амжилт хүсье. Та нар манайд үнэхээр жишг болсон улсууд байна. За манай энэ инх төвшөө ахын сая балдандарж ахын бид нар орлоо. Тэгээд нэг ийм үл үг бодогдож байгаа нөгөө айл хүний амнэг, сахалт хүний санаа нэг гэдэг чинь яг хөршийн холбооны гол үрээ юм биш үү тий. Тэгээ ямар ч үсэн энэ ийм шүү. Манайхан ингээд нэг юмыг бас анзаараарай. Бид нар ингээд аруулаа явж байгаа энэ баг. Тэгэхээр ингээд юмыг тал талаас нь бас бид нар шийдэл гаргах гэдэг. Манай шилбэл одонгой эмчгэд бол яг ингээд одоо энэ гэр оролд амьдраад энэ хэрвээ менежментээ хийж чадаагүй байх юм бол яаж хүний эрүүл мэндтэй бие физиологи сөрөг үр дагавар үзүүлж байгаа талаас нь энийг яаж шийдэх вэ гэдэг талаас нь. За манай дорчроо болохоор яг сайн нэг эрчим хүчний их сурвалж тэрийг одоо хэрхэн одоо зохистой менеж хийх үгээд одоо нэг пассив шийдлүүд нэргээ зөндөө шийдлүүд байгаа шүү. Түрүүн бас өөрөө дараач гэсэн хэллээ шүү дээ. Төвийн төлөрсөн системд холбох уу, эсвэл бие даасан системд холбох уу? Монгол шиг ингээд тархаа боторхоо үед жишээлбэл Дархан уулын аймагч ингээд
доотлынхаа шугам сүлжээнд 26-7 тэрбум төгрөг болцсон хэрнээсээ 5% ашиглалтай гэдэг чинь цаатлын 95% нь ашиглахгүй байна гэдэг чинь цэвэр бодлогын асуудал, энэ хот төлөлтийн асуудал болоод хувирчиж байгаа. За эдийн засаг талаас нь болох юм бол одоо манай шинэ гэрэл одоо бас ингээд санаачлалуудаа хэлж байна. За тэгээд тэндээс бас зэрэгдээ оролцоо талаас нь манай од баяр хэлж байна. Ингээд хүн болгон өөр өөрснөө гэсэн саналаа хэлж байгаа. За Туван гишүүний хувьд бас бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа хүний хувьд бас Монгол улсын хүн амын хувьд 950 мянга буюу бараг 1 сая өрх гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энд чинь бол нийт хүн амын 70 гаруй хувь нь одоо энэ байдалтай байж байгаа. За энэ бол одоо Улаанбаатар хот ч гэдэм үү бүр төвлөрсөн шигүү газраа бол утааны бохирдол, хөрсний бохирдол, уучин мэний бохирдол те маш олон төрлийн бохирдлуудын тухай ярьж байгаа учраас энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдв, Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулийн эрхтэй холбоотой сэдв учраас энэ зайлшгүй шийдэл хэрэгтэй юм аа. Ингээд Тархуул аймагт бас манай Цэнгний Төм баяр хашаандаа сайхан амьдрээ санаачлага. За манай пассив санаачлагын тэргүүн Басигон баах хурж ирээд ажиллаж байгаамаа. Тэгээд бидний бас урилгаар хурж ирж энэ санаачлага эрэл хайгуул хийсэн шийдэл дээр хамтарч ажиллаж байгаад бас баярлалаа. Би бас Улсын хурлын гишүүн хууль санаачлагч хүнийхээ хувьд бас ер нь энэ гэр хорооллыг сайжруулахад хөршийн холбоо малчтыг хоршоожуулж гэнэ гэдэг шиг гэр хорооллыг сайжруулах хөршийн холбоо асар чухал байна. Энэ бас хуулийн хөшөөргүүд хэрэгтэй байгаамаа. Энийг бас ингээд танаар дамжуулаад өргөн барьж болох уу? За. Тэгээд уулзсан дээрээ тий, боллого яах вэ? Бид бүхний хийх ёстой ажил бол энэ амьдралд тулгамдаад байгаа асуудлуудад хууль эрх зүйн талаар гаргалгаа гаргаж тэрийг одоо шийдвэр болгож амьдралд хэрэгжүүлэх юм үүрэгтэй улсууд. За тэгээд сая Эрдэнэ улд хэлсэн энэ 950 мянган өрхийн 70% гэхээр энэ 70% өрх бүгдээрээ л ингэж амьдрмаар шүү, тийм ээ. Одоо бид нар хөгжингөө орнуудад хүмүүс энэ бараг амьдралын боломж тааруу улсууд нь залуучууд нотын төвдөө амьдардаг. Боломжтой улсууд нотоосоо гараад тус тусдаа ингэж амьдардаг. Тэгэхээр тархаа болторхой одоо сууршил, сэрэг, өргөн удам нутагтай Монголын хувьд бол ерөөсөө л энэ шийдэл. Тэгэхээр энэ асуудлыг бид нар зайлшгүй шийдэх ёстой. Сумын төв, аймгийн төв дээр шийдэл гаргалгаа гаргах ёстой. Тэр болгонд дэд үтс тавьж өгөх боломж байхгүй. За бүр цаашлах юм бол энэ малчин өрхүүд яагаад өлжөөндөө бас иймэрхүү шийдэл гаргаад амьдарч болохгүй гэж. Тэгэхээр энэ төлөв эрх зүйг та бүхэнтэй хамтарч шийдлийг гаргана гэдэгт бол